Эрх зүй бүлэг сэдвийн тестийн 66-аас 74 дугаар даалгавар. За энэ даалгаврууд бол бизнесийн эрх зүй харилцаа гэсэн сэдвт хамарч байгаа. Тэгэхээр бизнес гэж юу вэ гэхээр бусад хүмүүсийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож түүнийг худалдах замаар өөртөө ашиг олохын үйл ажиллагааг бизнес гэдэг. Тэгээд бизнесийн байгууллагыг дараах байдлаар дөрвөн ангилдаг. Хувиар эрхлэх аж ахуй, нөхөрлөл, хоршоо, компани гэж ангилдаг. За эдгээр бизнесийн байгууллага нь бол өөр хоорондоо өмчийн хэлбэр, дотоод бүтэц, хуулийн эрх хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ зэргээрээ өөр хоорондоо ялгаатай байдаг. За эрх зүйн талаас нь авч үзэх юм бол эдгээр хэлбэрүүд нь бизнесийн эрх зүйн харилцаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагаараа ялгаатай байдаг. Тэгэхээр эдгээр ялгааг тодруулах даалгаврууд бол 66-аас 69 дугаар даалгавар дээр өгөгдсөн байгаа. За тэгвэл 66 дугаар даалгавар дээр компани гэж юу вэ гэж юм те? Компани бол одоо бизнесийн байгууллагын нэг төрөл ангилалд хамаарах зүйл. Тэгэхээр компани гэж юу вэ гэхээр энэ дээр C хариулт зөв. Тэгэхээр яагаад гэвэл компани гэдэг бол одоо хувь нийлүүлэгчдийн оруулсан тэр хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг. Тэгээд өөрийн тусгайсан эд хөрөнгөтэй ашигын төлөө үндсэн зорилготой ийм хуулийн этгээдийг компани гэдэг. Тэгэхээр C хариулт нь зөв байх нь. За 67 дугаар даалгавар дээр болохоор хоршоо гэж юу вэ гэсэн асуулт байгаа. Тэгэхээр иргэд хамтраад эд хөрөнгө хөдөлмөрөөрөө хоршоо ажилдаг хэлбэрийг хоршоо гэдэг. Тэгээ хоршоо нь эд хөрөнгөө нийлүүлсэн юм дундын байгууллага боловч зөвхөн одоо өөрийн тэр хоршооны гишүүдийн хэрэгцээг хангах зорилготой ашигын төлөө бус юм нэгдэл байдаг. Компани үндсэн зорилго бол ашигын төлөө байсан те. Гэтэл хоршоо бол ашигын төлөө бус зөвхөн өөрийнхөө гишүүдийн хэрэгцээг хангах зорилготой юм нэгдлийг хоршоо гэдэг байна. Тэгэхээр 67 дугаар даалгаврын хариулт A хариулт нь зөв байгаа. За 68 дугаар даалгавар дээр нөхөрлөл гэж юу вэ гэж асуусан байгаа. Бизнесийн байгууллагын нэг ангил болох нөхөрлөл гэж юу вэ гэхээр нөхөрлөл гэдэг нь одоо иргэд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө болон хөдөлмөрөөрөө нэгтгэн бизнес эрхлэхин түгээмэл байдаг. Тэгээ энэ үүний нэг одоо гол хэлбэр бол нөхөрлөл. Тэгээ нөхөрлөл нь болохоор одоо тэр нөхөрлийн гишүүдийн оруулах хувь хөрөнгөөс бүрдсэн тийм эд хөрөнгөтэй. Тэгээд хүлээсэн үүргэн одоо энэ гишүүдийн оруулсан эд хөрөнгөөрөө болон гишүүдийнхээ эд хөрөнгөөр хууль заасны дагуу хариуцлага хүлээдэг ийм хуулийн этгээдийг нөхөрлөл гэдэг. За тэгэхээр бизнесийн байгууллагын түрүүнд дөрвөн ангиллсан тийм ээ. Тэгээд компани, хоршоо, нөхөрлөл гэсэн гурвын тухай 66, 67, 68 дээр гарлаа. Тэгвэл хувиараа эрхлэх аж ахуй гэж юу вэ гэхээр энэ 68 дугаар даалгаврын B хариулт дээр өгсөн өгдөл бол хувиараа эрхлэх аж ахуйг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ юу вэ гэхээр нэг хүний буюу тэр гэр бүлийн эзэмшлийн бизнесийг бол хувиараа эрхлэх аж ахуй гэж хэлдэг. За тэгээ бизнесийн байгууллага ингэж дөрвөн ангилдаг байна тийм ээ. За 69 дугаар даалгавар дээр компани тухай өгүүлээд тэгээ алдаатай өгдөл аль нь вэ гэж асууж байна. Тэр энэ дээр их алдаатай өгдөл бол C. Яагаад C юм гэхээр компанийн үүсгэн байгуулах одоо баримтчиг нь бол компанийн дүрм байна. Тэгээ компанийн дүрмийг хувь нийлүүлэгчдийн хурлаар баталдаг. Тийм учраас зөв хариулт нь C байх нэ. 70-аас 74 дугаар даалгаврыг хамтдаа ажиллая. Бизнесийн харилцаанд иргэн, бизнесийн байгууллагууд, төр оролцдог. За бизнесийн байгууллагууд бол одоо нийгэмд баялаг бүтээх замаар өөртөө ашиг орлого олдог. Харин энэ бизнес эрхлэлтэй холбоотой зохицуулт хийхийн тулд төрөөс оролцдог. За энэ төрийн оролцоо хуулийн зохицуулт нь бол одоо бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, шударга ус өрсөлдөөнөөс хамгаалах, одоо эрсдэлгүй нөхцөл байдлыг бүрдүүлэх зэрэг ийм зорилготой байдаг. Бизнесийг шударга, хэрэглэгчээ дээдэлсэн, улс орны хөгжилд одоо үр ашгаа өгөх тийм доктортой байлгахын тулд төрөөс хууль тогтоомжуудыг боловсруулан хэрэгжүүлдэг. Тэгээ бизнесийн байгууллагууд нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
борлуулах, үйлчлэгээ үзүүлэх явцдаа дээрх тэр хуулийг цахин биелүүлэх, шударгаар өсөлдөх, өөрсдийн хуулийн ёсны ашиг сонирхлыг хамгаалах тэр зарчмыг бол дагаж мөрдөх ёстой байдаг. За энэ өснөгтдөр бизнесийн харилцаанд дах төрийн зохицуултыг 4 гол чиглэлээр одоо ялгаж харууллаа. Тэгэхээр 70-аас 73 дугаар даалгавар бол энэ бизнесийн харилцаанд дах төрийн зохицуултыг 4 гол чиглэлээр харуулсантай холбоотой даалгаврууд байгаа. За холбол 70 дугаар даалгавар дээр болохоор энэ төрийн зохицуултын хэрэглэгчийг хамгаалах гэдэг чиглэлд хамаарах хариултыг сонгоорой гэсэн байгаа. Тэгэхээр энэ өснөгтдөр өгсөн энэ өгдөл дотроос хараад 70-аас 73 дугаар даалгаврыг дараа ажиллаарай. Тэгээд яагаад энэ хариултууд зөв байгаа юм те гэдгийг бас тодруулж мэдхийн тулд бэлдсэн өснөгтийг бүтээлчээр ажиллаарай хүүхдүүд. Эрх зүйн 74 дугаар даалгавар. За аль нь үл хамаарах вэ гэж байна. Тэр үл хамаарах хариулт бол C хариулт. Яагаад гэвэл энэ нь төрийн үндсэн чиглэл учраас бизнесийн байгууллагын үндсэн чиглэлд үл хамаарна. Тийм учраас C хариулт зөв болж байгаа.